За сайн байцгаана уу? Та бүхэнд мэрэгсэн дипломатикчийн эрх олгох одоо сургалтын хүрээнд явагдах өртөг ба гүйцэтгэлийн удирдлага хичээлийн товч танилцуулгыг хүргье. За уг хичээл маань бол нэрийн хувьд бол өртөг ба гүйцэтгэлийн удирдлага. За төвшний хувьд бол шинжилсэн хөтөлбөрийн дагуу 3 одоо төвшнөр явж байгаа буюу уг одоо мэрэгжлийн төвшний хичээл байгаа. За уг хичээлийн маань бол яг тодорхойлолтын хувьд бол гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргахад өртгийг хэрхэн тооцоолох, гүйцэтгэх удирдлагын төвшөнд өнөөдөр мэдээллийг одоо хэрхэн төлөвлөж хүргэх гэсэн хяналт буюу одоо үнэлгээ хийх гэсэн шийдвэрийг гаргах мэдлэгийг олгоход бол одоо уг хичээлийн маань бол тодорхойлогдож байгаа. За уг хичээлийн одоо хүрээнд бол олгодох мэдлэг болон чадварын хувьд авч үзнэ гэвэл за өртгийн бүртгэлийн орчин үеийн одоо өртөг тооцох арга хандлагуудыг авч үзэх бөгөөд за мөн одоо яг шийдвэр гаргалтын төвшөнд бол яг бизнесийн байгууллагуудын хувьд болон за гүйцэтгэх удирдлагын төвшөнд одоо ашиглагдах арга аргачлал төсөв төлөвлөгөөг хэрхэн боловсруулах буюу тооцоолох за мөн одоо гүйцэтгэх удирдлагын буюу мөн одоо яг бизнесийн байгууллага ба ашигын бус байгууллага дээр гүйцэтгэлийн үр дүнгээ хэрхэн одоо тооцож үнэлдэг юм бэ гэсэн одоо ойлголтууд болон аргачлал мэдлэгийг бол олгоход хичээлээс одоо авах зүйл мэдлэг чадвар нь тодорхойлогдож байгаа. За юуны хичээлийн уялдааны хувьд бол энэ хичээлийг судлахын өмнө бол гэрчилгээний түвшин дээр бол өртгийн удирдлагын одоо хичээл гэдгийг үзэж судалсан байх хэвээр. За тэгээд энэ өнөөдрийн одоо ярьж байгаа энэ мэрэгжлийн одоо түвшний гүйцэтгэлийн удирдлага хичээлийг үзсний дараагаар бол агсан түвшний гүйцэтгэлийн удирдлага хичээлийг үзэж судлах байгаа. За мөн энэ хичээл маань бол босод одоо хичээлүүдтэйгээ уялдаатай байдаг буюу санхүүгийн менежментийн хичээлдээ бол уялдаатай байдаг гэдэг бол энэ одоо схем дээрээс харагдаж байна. За энэхүү хичээлийн одоо яг шинжилсэн хөтөлбөрийн дагуу энэ хичээлийн бүтцэн нь бол яг үгээр үндсэндээ бол энэ дөрвөн одоо бүлгээр тодорхойлогдож байгаа. За энэ дөрвөн бүлгийн хувьд бол эхний бүлгийн хувьд бол өртгийн одоо тооцоололт, за удирдлагын одоо яг ямар арга аргачлалууд одоо хэрэглэгдэх үү. За үүний дараа B дээр нь бол шийдвэр гаргалтын арга хэрэгслүүд байгаа. За C дээр бол одоо төсөв зохиох буюу хяналт гэсэн одоо сэдвүүд. D дээр бол гүйцэтгэлийн үр дүнг хэрхэн одоо хэмжиж хяналт тогтоох вэ гэсэн юм үндсэн одоо дөрвөн дид бүлгээр бол тодорхойлогдсон байгаа. Хичээлийн зорилгын хувьд бол энэ одоо хичээлийг үзэж судалснаар өнөөдөр яг зөвхөн одоо мэрэгсэн дипломатикчийн эрх олгох шалгалтанд бэлтгэж байгаа диплом бодогч төдийгүй өнөөдрийн одоо мэрэгжлийн ихтэй сургуулиудын оюутнууд болон бизнесийн байгууллагын одоо бизнесмэнүүд болон диплом бодогч нарт одоо яг энэ хичээлийг үзэж судалснаар юуг одоо олгох ийм зорилготой вэ гэхээр за өнөөдөр удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглагдах өртгийн шинжилсэн одоо арга аргачлалууд за мөн одоо яг тухайн мэдээлэл дээр яг тооны болон чанарын мэдээллүүдийг хэрхэн ашиглаж за мөн тэндээсээ шийдвэрийг гаргахад одоо яг ямар одоо дүгнэлтүүд хийж хяналт тавигдах уу гэсэн за мөн аж ахуйн нэгж байгууллага дээр нөгөө бизнесийн бус байгууллага бизнесийн байгууллага дээр үр дүнгээ хэрхэн одоо дүгнэж шинжилж дүгнэлтээ гаргах вэ гэсэн ийм зүйлүүдийг бол энэ хичээлээс бол олж мэдэх ийм зорилготой уг хичээл судлагдаж байгаа. За үүний одоо төгсгөлд нь хэлэхэд мэрэгсэн дипломатикчийн эрх олгох шалгалтанд одоо бэлтгэж байгаа нэгтлэнгуудад маань буюу суралцагчдад маань бол гол одоо анхаарах зүйлийг бол энэхүү одоо слайдаар харуулж байна. Өөрөөр хэлбэл бидний хамгийн эхлээд бол энэ бодлого дасгалын хураамж буюу бидний өнөөдрийн институтээс гаргасан үндсэн сургалтчгуудыг уншиж судлаж түүн дээр ажиллах, за бие дааж ажиллах буюу видео хичээлүүдэд бүрэн үжиж тэмдэглэгээ хийх. За үүнээс гадна бүх сэдвүүдтэй холбогдсон текстэн тэмдэглэгээ хийж явах нь бол бас үр дүнтэй. За ингээд энэ хичээлийг үзэх явцдаа бол баг болж бэлтгэх энэ төр бол өмнөх одоо сургалтуудаас харахад илүү үр дүнтэй өгөөжтэй харагдаж байгаа. За эдгээр үзсэн хичээлүүдэд баттахын тулд өмнөх онуудын тестийн номнуудыг одоо ажиллаж өөрийгөө сорих тэр хэмжээгээр илүү дадлаг суух юм үндэслэл болдог. За үүнээс гадна энэ шалгалтанд бэлтгэж яхад бол өөрийнхөө одоо яг ажлыг амралтыг одоо бүх зүйлийг зохицуулах юм шаардлага бас гарч ирдэг гэдгийг мөн эндээс харагдаж байна. За тэгээд эцэст нь бол яг үхээр эцсийн одоо үр дүн амжилт юугаар шалтгаалдаг вэ гэхээр
та бүхний өөрийн чинь одоо хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг хэлэх байна. За ингээд энэ сургалтын талаар болон манай институтээс явуулж байгаа одоо шинжилсэн хөтөлбөрийн талаар бидний одоо яг нь гаргасан сургуучийн дээрээс энэ төр одоо бас нэг санал энэ төр байж болно тий. Энэ бүхэнтэй холбогдолтой одоо асуудлыг бол бид нэр яг энэ слайдаар гарч байгаа мэйл хаягаар байж болно, нутцаар болно бид нартай холбогдож мэдээллийг солилцох боломжтой. За та бүхэнд амжилт хүсье.